Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана үзэгчдээ. Шинжээчийн цагийн шинэ дугаараар та бүхэндээ уулзж байна. За тус дугаараар та бүхэнд бүгд найрамдах Хятад ард улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө, за түүний Монгол улсын эдийн засгт үзүүлэх нөлөөллийн талаар танилцуулахаар Голомт банкны ерөнхий эдийн засгч Арман Минибей эдийн засгийн шинжээч цацралын хамт бэлэн болоод байна. За энэ түрүүнд одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг танилцуулахаас өмнө Хятад улсын хувьд 14 дугаар 5 жилийн төлөвлөгөө яг ямар гүйцэтгэлтэй байсан сүүлийн 5 жилийн хугацаанд Хятад улсын эдийн засгийн одоо гүйцэтгэлийн тухай авч үзцгээе. За мэдээж сүүлийн 5 жилийн хугацаанд бол Хятад улсын хувьд бол үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт бол эдийн засгт нь хамгийн одоо чухал нөлөөг үзүүлсэн байгаа. Мэдээж үл хөдлөх хөрөнгийн салбар бол дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь одоо 20-30% бүрдүүлдэг чухал салбар байсан. Тэгэхээр энэ салбар өөрөө уналтанд орсноороо яг эдийн засгийн хувьд бол одоо дотоод эрэлт буурсан. За тэгээд хүмүүсийн өрхийн хэрэглээний хувьд гэх юм бол илүү хүмүүс хэрэглээгээ нэмэгдүүлэх гэхээс илүү хуримтлах хандлага бий болсноор эдийн засгийн одоо идэвхжилт бол сөрөг нөлөө үзүүлсэн ийм үр дүнтэй байгаа. Тэгэхээр одоо сүүлийн 5 жилийн хугацаанд одоо гол макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол мэдээж эдийн засгийн өсөлтийн хувьд бол 2024 болон 2025 ондод хоёулаа 5% эдийн засгийн өсөлттэй гарсан байна. За нөгөө талдаа яг үнийн индексийн үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол за сүүлийн 3 жилийн хугацаанд бол инфляц бүр тэг түвшинд, за нөгөө талдаа үйлдвэрлэгчдийн үнийн индекс буюу одоо бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн үнийн өсөлтийн хувьд гэх юм бол дандаа хасах утгатай байгаа. Тэгэхээр 24 оны эцэст гэх юм бол одоо үйлдвэрлэгчдийн үнийн индекс 2.3%-аар буурсан бол за нөгөө талдаа инфляцийн түвшин 0.1%-тэй. За 25 онд ч гэсэн мөн ялгаагүй. За 25 оны хувьд бол үйлдвэрлэгчдийн үнийн индекс 1.9, за инфляц бол 0.2%-тай гарсан байгаа. Тэгэхээр сүүлийн одоо 14 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд бол хамгийн чухал зорилт бол мэдээж дотоод хэрэглээг идэвхжүүлэх зорилт бол байсан хэвээр. Гэхдээ нөгөө талдаа яг бодит үр дүнгийн хувьд гэх юм бол төдийлөн одоо ахицтай дэвшил гаргаж чадаагүй гэж бол өмнөөс харж болохоор байна. Тэгэхээр мэдээж дотоод хэрэглээг муу байгаа учраас одоо төв банкны зүгээс ч тэр засгийн газрын зүгээс ч тэр одоо мөнгөний зөөлөн бодлого, за нөгөө талдаа төсвийн тэлэх бодлого явуулсан одоо ийм төр зурагтай байгаа. Тэгсэн хэдий ч за эдийн засгийн идэвхжүүлэлт төдийлөн бас сайн болж чадаагүй. Тэгэхээр 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд бол дотоод эрэлтийг бол мэдээж дахин одоо гол зорилттой болгосон ийм төр зурагтай байгаа. Тэгэхээр Хятад улсын хувьд гэх юм бол одоо Монгол улсын бол экспортын 89%-ийг, за импортын 40 орчим хувийг бүрдүүлдэг одоо нэн чухал хэсэг байгаа. Тэгэхээр мэдээж одоо Хятад улсын хэрэглээ буурж байна гэдэг нь манай улсын хувьд гэх юм бол одоо дотоод эрэлт өндөр, за нөгөө талдаа дотоод эрэлт цул, за үйлдвэрлэлийн одоо нийлүүлэлт нь их байгаад байгаа учраас түүхийн эдийн үн өөрөө сулрах юм дарамт бий болж өгдөг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол мэдээж коксч, нүүрс, зис, төмрийн өдөр зэрэг яг түүхийн эдийн гол одоо экспортын орлогыг бол бүрдүүлж байгаа гол чухал сектор болоод ирдэг. Тэгэхээр нэг талдаа энэ нь өөрөө эрэлт сул байгаа нөхцөлд экспортын орлого буурах, за төлбөрийн тэнцэл одоо хасах утгатай гарах, төсвийн орлого одоо орлоготой сөргөөр нөлөөлдөг ийм дүр зураг бол ажиглагддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө талдаа одоо Хятад улсын эдийн засаг цаашдын 5 жилийн төлөвлөгөөнд ямар байх нь манай Монгол улсын эдийн засагт ч гэсэн нэн чухал нөлөөтэй гэж харж болж байгаа юм. За тэгэхээр цаашлаад 2025 оны гүйцэтгэлийг илүү дэлгэрэнгүй авч үзэх юм бол за 2025 он бол өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өөр төлөв ажиллагдсан. За мэдээж тарифын нөлөө орж ирсэн учраас Хятад улсын эдийн засгийн гүйцэтгэлийг гол бүрдүүлж байгаа одоо үзүүлэлт нь гадаад худалдааны одоо өсөлт байсан гэж хэлж болно. За тэгэхээр мэдээж одоо өмнөх жилүүдэд бол Америкийн нэгдсэн улстай хийдэг худалдааны нийлүүлэлт маш өндөр түвшинд байсан бол 2025 онд бол худалдааны бодлого тэр чигээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болохоор байгаа. За зүүн өмнөд Аз болон Австрали, Европын албан руу хийж байгаа экспортын түвшин одоо 15-аас 30 орчим хувиар нэмэгдсэн. За нөгөө талдаа Америкийн нэгдсэн улс руу хийж байгаа экспортын түвшин одоо 20 орчим хувиар 30 орчим хувиар бол буурсан юм дүр зураг ажиглагдсан гэсэн. Тэгэхээр мэдээж 2025 оны гүйцэтгэл яг эдийн засгийн шинжээчдийн хүлээлтээс өндөр гарсан нь гадаад худалдааны одоо тэнцэл өөрөө ашигтай байсанд одоо гол одоо статистик бол орж ирж байна гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр одоо 2025 оноос эхлүүлээд 26 оноос 30 оны хоорондох 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд яг ямар бодлогууд илүү төлхөө орж байгаатай дэлгэрэнгүй танилцъя. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын хувьд бол өөрөө одоо төлөвлөгөөтэйгээр буюу одоо 5 жилээр эдийн засаг болоод нийгмийн үзүүлэлтүүдэд одоо зорилт олгон нэвшүүлээд тухайн зорилтын хүрээнд бодлогоо хэрэгжүүлж ажилтдаг юм онцлогтой одоо улс байгаа. Тэгэхээр 2026-аас 2030 оныг хамарж байгаа энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд яг гол зорилтууд нь юу байсан бэ гэдэг одоо тоон үзүүлэлтүүдийг нь аваад үзэх юм бол за тухайлх юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт за хамгийн сүүлийн байдлаар 2025 онд 5% өсөлттэй за өмнөх жилүүдэд бас
өндөр хувийн өсөлтийг үзүүлдэг байсан бол энэ удаагийн 5 жилийн төлөвлөгөөгөөр өсөлтийн хувийг бол одоо харьцангуй бууруулад 4.5-аас 5% руу бол одоо бууруулж ирэх юм зорилтыг дэвшүүлсэн. За түүнчлэн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хувьд аваад үзэх юм бол өмнө нь 6.1% өсөлттэй байсан хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг за энэ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдаатайгаар за дор хаяж дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс өндөр байна гэсэн зорилтыг бол дэвшүүлсэн байгаа. За түүнчлэн бас нэг онцлог үзүүлэлт гэх юм бол хотчлтын үзүүлэлт байгаа. Тэгэхээр ерөнхийдөө илүү одоо орон нутг руу чиглэсэн үйлдвэрчлэлт одоо гэх мэт одоо салбараас илүүтэйгээр хотчлтын одоо үзүүлэлтүүдийг илүү сайжруулах зорилтын хүрээнд бол өмнө нь 67.9% байсан хотчлтын үзүүлэлтийг 71% руу одоо хүргэж нэмэгдүүлэх юм зорилтыг дэвшүүлээд байгаа. За дараагийн бүлэг авч үзэх одоо гол зорилтуудын хувьд бол мэдээж энэ инновацтай холбоотой маш чухал зорилтуудыг дэвшүүлсэн. За тухайлах юм бол R&D гэж нэрлэгддэг одоо энэ судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн талаарх энэ хөрөнгө оруулалтыг нэлээд нэмэгдүүлэх юм зорилтыг маш чухлаар одоо ач холбогдол өгж тооцож байгаа. За өмнө нь бол энэ 2025 оны байдлаар R&D гэж нэрлэгддэг энэ судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн ажлууд бол нэг 9.1% өсөлттэй байсан бол энэ одоо өсөлтийн хувийг өндөр түвшинд нь хадгалах за дор хаяж 7% өсөлттэй байна гэсэн зорилтыг бол цаашдын 5 жилд бол дэвшүүлээд байгаа. За түүнчлэн одоо энэ хүрээндээ бол илүү одоо инновацлог одоо дижитал орчин үеийн технологи суурилсан эдийн засгийн үйл ажиллагааг дэмжихийн хэрээр дижитал эдийн засгийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувийг нь бол одоогоор 10.5% тай байсан хувийг 12.5% болгож бол нэмэгдүүлэх юм зорилтыг дэвшүүлээд байгаа нь бол маш онцлог болж байгаа гэж хэлж болж байна. За дараагаар нь мэдээж одоо дэлхийн олон улсын чиг хандлагад дагаад энэ ногоон шилжилттэй холбоотой зорилтуудыг бол дэвшүүлсэн. За энэ хүрээнд бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжид ногдох хүлэмжийн ялгарлыг бол 17% бууруулах зорилтыг дэвшүүлсэн. За харин ногоон эрчим хүчний хэрэглээг бас доктортойгоор одоо нэмэгдүүлэхийн хэрээр за одоо эх 5 жилдээ бол нэг 25 орчим хувийн эрчим хүчний хэрэглээг бол нийт эрчим хүчний хэрэглээнд одоо хүрэхээр бол зориод байгаа. Тав үзүүлэлтийн хувьд бол эдгээр зорилтуудыг дэвшүүлээд байгаа. За ерөнхийдөө энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд одоо яг үндсэн одоо чухал гэж тооцогдож байгаа зорилтуудыг одоо ерөнхийд нь аваад үзэх юм бол за нэгдүгээрт за түрүүн хэлжсэнчлэн өмнө нь одоо дор хаяж 5 түүнээс дээш хуваар өсдөг байсан эдийн засгийн өсөлтийг бол эдгээр одоо хүлээж байгаа 5 жилд бол илүү одоо тоо гэхээс илүүтэйгээр чанарт суурилсан эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэсэн зорилтыг бол дэвшүүлж байгаа нь маш чухал одоо байр суурь болж өгж байгаа. За тэгэхээр энэ 4.5-аас 5% эдийн засгийн өсөлт маань өөрөө илүү бүтээмжтэй, илүү одоо эрсдэл даах чадвартай ийм эдийн засгийн өсөлт байна гэдэг одоо зорилтыг дэвшүүлж байгаа. За энэ 4.5-аас 5% өсөлт гэдэг маань өөрөө 1991 оноос хойш бол хамгийн одоо бага түвшнийг зорж байгаа ийм эдийн засгийн өсөлтийн хөв гэж хэлж болно. За гисэн хэдий ч энэ нь бол одоо мэдээж одоо олон улсын нөхцөл байдал, дэлхийн геополитикийн нөхцөл байдалын тодорхой бус байдал өндөр байгаа одоо өнөөгийн цаг үед бол илүү энэ одоо бодит байдалтай нийцтэй илүү уян хатан ийм бодлогын зорилт болж байна гэж ерөнхийдөө шинжээчд үзэж байгаа. За дараагийн нэг авч үзэж байгаа гол онцлог нь гэх юм бол дотоод эрэлт болон хэрэглээг илүү дэмжих зорилтыг бол дэвшүүлээд байгаа. Инфляц болоод дотоод хэрэглээний өсөлт бол төдийлөн сайн байгаагүй сүүлийн жилүүдэд. За инфляц ялангуяа одоо энэ дефляцтай одоо он жилүүдийг одоо саруудыг бол сүүлийн одоо жил бол илүү өнгөрөөсөн. Тэгвэл энэ одоо олон улсын валютын сан одоо олон улсын байгууллагуудын зүгээс ч гэсэн энэ хятадын энэ одоо сул байгаад байгаа дотоод эрэлт юунаас шалтгаалаад байгаа вэ гэдгийг одоо тайлбарлахдаа за тухайлх юм бол буцаад одоо энэ өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол хувийн хэрэглээний өсөлт бол төдийлөн одоо дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээ нь бол харьцангуй бага. За үүнийгээ дагаад бол одоо өрхүүд бол аж ахуйн нэгжүүдийн хэрэглэхээс илүүтэйгээр хадгалах, хуримтлуулах хандлага нь илүү өндөр байгаад байгаа. За тэгэхээр илүү одоо энэ хэрэглээг дэмжих, илүү одоо эдийн засгийн одоо идэвхжлийг нэмэгдүүлэхийн хэрээр одоо энэ төр засгийн зүгээс бол энэ нийгмийн халамжийн бодлогыг илүү нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Илүү одоо хангалуун, илүү боловсронгуй сайн бүтээгдэхүүн үйлчлэгийг иргэд олон нийт одоо хүртэх боломжийг нь хангах талаас нь бол бодлогын арга хэмжээг одоо авахаар ийм зорилтуудыг дэвшүүлж байгаа нь онцлог болж байгаа. За энэ хүрээнд бол өрхийн орлогыг илүү дэмжих, за түүний хүрээнд ажил эрхлэлтийг ялангуяа хотчлтын бүсэд илүү одоо залуусын одоо ажил эрхлэлт бага байгаа түвшнийг илүү нэмэгдүүлэх чиглэл бодлогын арга хэмжээнүүдийг авахаар одоо төлөвлөд байгаа. За тэгээд түрүүн хэлжсэнчлэн одоо илүү одоо боловсронгуй одоо
бүтээгдэхүүн үйлчлэгийг иргэд олон нийтэд санал болгох хүрээнд аж ахуйн нэгжүүдийг дэмжих үйлдвэрлэлийг бүх шатандаа бол илүү дэмжихээр одоо зорилтуудыг дэвшүүлээд байгаа. За энэ хүрээнд одоо бас нэг онцолж байгаа зүйл нь бол энэ үйлдвэржилт нь одоо өмнөх жилүүдэд илүү одоо уламжлалт аж үйлдвэрт суурилсан одоо үйлдвэрлэлийг одоо хэрэгжүүлдэг гэсэн бол энэ удаа илүү одоо орчин үеийн технологи суурилсан тий AI, хиймэл оюун ухаан, робот автоматжуулалтыг илүү одоо чухалчилж авч үзсэн орчин үеийн технологиг аж үйлдвэрийнхаа салбарт одоо бүхий л үйлдвэрлэлийн түвшинд нь шингэнэ гэж одоо үзэж байгаа. За тэгэхээр энэ одоо дижитал эдийн засаг энэ автоматжуулалт орчин үеийн технологи суурилсан эдийн засгийн өсөлт маань өөрөө нэг талаасаа бүгд найрамдах хятад ард улсыг өөрөө энэ дотоодоосоо одоо илүү одоо бие даасан байдалтай тий бусад одоо гадаад орнуудаас түүхий эдийн гэдэг ч юм уу одоо үйлдвэрлэлийн орцын хувьд хараат байдаг одоо тухайн хараат байдлыг нь бууруулад дотоодоосоо илүү бие даасан байдлыг нэмэгдүүлэх. За энэ бас нөгөө талаасаа одоо үндэсний аюулгүй байдлыг дэмжих ач холбогдолтой ийм зорилт болж байгаа гэдгийг бол тайлбарлаад байгаа. За тэгэхээр одоо нийлүүлэлтийн сүлжээний хувьд ч гэсэн одоо бусад улсуудаас одоо үйлдвэрлэлийн орц түүхий эдийг авахаас илүүтэйгээр дотоодоосоо одоо бүх одоо хангамжаа гаргаад одоо бүх үйлдвэрлэлийн түвшиндэд илүү одоо технологи суурилсан чанартай бүтээгдэхүүн үйлчлэгийг үйлдвэрлэх юм одоо зорилтуудыг төрөөс нь одоо аж ахуйн нэгжүүдэд дэмжих байдлаар зорж байгаа гэдгийг онцолж байгаа юм байна. За тэгэхээр сая чухал одоо агуулгуудыг дурдлаа тий. Тэгэхээр одоо чанартай, тогтвортой болон дотоод эдийн засагт тулгуурласан хөгжил гэдэг маань яг энэ эх 5 жилийн хувьд бол хамгийн чухал ойлголт болоод байгаа юм байна тий. Өнгөрсөн жилүүдийн хувьд бол яг өндөр эдийн засгийн өсөлтийг олж чухал зорилттой болгож исэн бол за тухайн өсөлтүүд маань өөрөө одоо чанартай байх нь чухал байна гэсэн санаа яваад байна гэсэн үг. За тэгэхээр мэдээч одоо энэ одоо зорилтуудад тулгуурласан сая дурддагдсан зорилтуудыг илүү нарийн яг ямар бодлогод байгаа юм бэ гэдгийг авч үзэх юм бол за эдийн засгийн дотоод өсөлтийн онол байдаг тий. Тэгэхээр түрүүн ярьлаа R&D-гийн одоо хөгжүүлэлтийн зардлаа гэж тий. R&D гэдэг бол мэдээж одоо судалгаа болон хөгжүүлэлтийг илэрхийлж байгаа. Тэгэхээр эдийн засгийн онолоор бол за эрдэмтдийн бүтээлч ажлыг нь одоо эрдэмтдийн бүтээлийг илүү одоо мөнгө санхүү зарж дэмжих нь өөрөө цаашдаа эдийн засгийн хувьд бол бүтээмжийг нэмэгдүүлэх. За бүтээмж нэмэгдснээр өөрөө эдийн засгаа урт хугацаанд дэмждэг юм сайн үр нөлөө бол бий болдог гэсэн үг. Тэгэхээр технологи суурилсан тогтвортой өсөлт дээр яг ямар нарийн зорилт тавьж байгаа вэ гэх юм бол за мэдээж 2025 онд бол R&D зарцуулсан одоо хөрөнгө оруулалтын зардлын хэмжээ 9.1% өсөлттэй байсан. За тэгвэл эх 5 жилд тухайн өсөлтийг бол 7-оос дандаа дээш түвшинд бол хамгийн багадаа 7% зардлыг бол одоо зарцуулна гэсэн юм гол зорилт байгаа даа гэж хэлж болно. Тэгэхээр мэдээж одоо R&D-г ерөн тэгвэл яг яаж хэмждэг вэ гэсэн асуулт бол гарч ирж байгаа тий. Тэгэхээр одоо мэдээж тухайн одоо хэмжилт гол үзүүлэлт нь болоод ирэнгүүт патентын тоо байдаг. Тэгэхээр тухайн одоо судлаачдын хийж байгаа судалгаа шинжилгээ маань өөрөө мэдээж патенттай байж ижил тухайн одоо энэ олон улсад ч гэсэн үнэлэгдэх гол шалгууранд болж өгдөг. Тэгэхээр энэхүү тоог өөрөө одоо өмнөх түвшин бол нэг 10,000 хүн тутамд 16 байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ тоог өөрөө 16 гэсэн тоог өөрөө 22 болгож нэмэгдүүлж байгаа буюу 10,000 хүн тутамд 22 судалгаа шинжилгээний ажлыг бол патентын тоог нэмэгдүүлнэ гэсэн тоо гарч байгаа. Тэгэхээр энэ маань яг тоо статистикаар авч үзэх юм бол одоо 37.5 орчим хувиар л одоо патентын тоог нэмэгдүүлэх гэсэн гол зорилт тогтож байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж энэ цаанаа хоёр үндсэн зорилготой. За мэдээж уламжлалт аж үйлдвэрийг орчин үеийн технологид шилжүүлж илүү боловсронгуй болгоно гэсэн нэг одоо зорилт байгаа. Тэгэхээр одоо энэ одоо аж үйлдвэрийн уламжлалт одоо үйлдвэр маань өөрөө илүү олон хүн орсон те илүү одоо хүн төвтэй байсан бол илүү одоо технологи төвтэй болгох буюу за яг ингээд тухайн салбар бүртээ яг энэ AI хөгжлүүдийг илүү нэвтрүүлнэ гэсэн гол санаа явж байгаа. За гэхдээ нөгөө талдаа энэ технологийн хувьд бол бие даасан болон бусад улсаас хараат бус байдлыг нэмэгдүүлнэ гэдэг нь цаанаа өөрөө үндэсний аюулгүй байдлыг хамгаалах. За тэгээд одоо олон улсаас орж ирж байгаа гадаад шокод одоо бэлэн байх гэх мэтчлэн одоо нэлээд чухал зорилтууд агуулга нь өөрөө цаанаа нуугдж байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо хятад улсын хувьд гэх юм бол яг энэ технологийн хөгжлөөрөө бол мэдээж нэлээд өндөрт хэрэгжиж байгаа те сүүлийн жилүүдэд ч гэсэн яг энэ R&D зарцуулсан зардлынхаа хэмжээгээр технологийн хөгжил нь бол маш хурдтай өс нэмэгдэж байгаа гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр нөгөө талдаа үйлдвэрлэлийн бүх төвшөнд одоо энэ яг технологийн одоо хөгжүүлэлт орж ирснээр бүтээмжийн хувьд ч гэсэн за нэлээх нэмэгдэх одоо хандлага байна гэж харж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.
Тэгэхээр одоо дараагийн нэг чухал зорилт нь түрүүн дурдж хэлжсэнчлэн дотоодын хэрэглээ дотоод одоо эрэлтийг илүү дэмжих чиглэлийн бодлогын арга хэмжээнүүдийг авна гэсэн зорилтыг дэвшүүлээд байгаа нь одоо чухал гэж үзэж байгаа. За энэ хүрээнд бол ерөнхийдөө өмнө нь бол одоо ихтэй эдийн засаг маань өөрөө одоо маш үйлдвэрлэгч орн гэдэг утгаараа нийлүүлэлтээс одоо үүдсэн эдийн засгийн өсөлтийг голтоо одоо бий болгодог байсан. Гэхдээ одоо сүүлийн жилүүдэд энэ хэрэглээд одоо дотоодын хэрэглээ харьцангуй сул байсан нөр эдийн засгийн идэвхжлийг сааруулах одоо эдийн засгийг цаашаад одоо тэлэх боломжийг хязгаарладаг иймэрхүү нөхцөл байдал руу шилжээд байсан. Тэгэхээр ерөнхийдөө одоо төр засгийн зүгээс одоо энэ дотоодын хэрэглээ одоо иргэд аж ахуйн нэгжүүдийн энэ эрэлтийг одоо илүү дэмжих талаас нь бодлогын арга хэмжээг авна гэдэг нь чухал одоо зорилт болоод байгаа. Тэгэхээр энэ дотоодын хэрэглээнд илүү суурилсан эрэлт талаас эдийн засгийн өсөлт бий болгохыг илүү зорж байна гэж ойлгож болох нь байна. Тэгэхээр энэ хүрээнд ямар одоо бодлогын одоо зорилтыг дэвшүүлж байгаа гэхээр ерөнхийдөө одоо төсвийн бодлого талаас 100 тэрбум юантай тэмцэх хэмжээний одоо төсвийг хэрэглээг дэмжихэд одоо зарцуулна гэж одоо зориод байгаа. За түүнчлэн одоо энэ 200 тэрбум юантай тэмцэх хэмжээний одоо урт хугацаатай тусгай бондыг бас энэ засгийн газрын зүгээс одоо гаргаад за одоо энэ одоо хэрэглээг дэмжих чиглэлийн одоо төсөлбөрүүдийг гэдэг ч юм уу бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр бол одоо зориод байгаа. За тэгэхээр энэ одоо дотоод хэрэглээг дэмжих хүрээнд бол ерөнхийдөө аж ахуйн нэгжүүд одоо иргэдийг одоо ерөнхийдөө зээлийн хүүгийн татаас олгох, за түнчлэн одоо санхүүжилтийн болоод бусад одоо эрсдлийн талаас нь бол баталгааг одоо төр засгаас нь гаргаж өгөх гэх мэт одоо арга хэмжээнүүдийг бол хослуулан хэрэгжүүлэхээр бол ерөнхийдөө төлөвлөлөө зориод байгаа. Тэгэхээр энэ одоо дотоод эрэлтийг дэмжих энэ бодлогын арга хэмжээ маань өөрөө нөгөө нэг талаас бол одоо энэ ажил эрхлэлт одоо өрхүүдийн орлогыг дэмжих маш чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. За ерөнхийдөө аж ахуйн нэгжүүдийг бол ажлын байр нэмэгдүүлэх талаас нь за дээрэс нь одоо хуваарай хөдөлмөр эрхэлдэг одоо энэ entrepreneurship гэж ярьдаг хуваарь одоо хөдөлмөр эрхэлж шинэ одоо инновацлог санаад одоо шийдлийг дэвшүүлдэг. Энэ талаас нь бол ерөнхийдөө бүх төвшөнд нь одоо төр засгаас бол дэмжлэг үзүүлэх. За энэ хүрээндээ одоо түрүүн хэлжсэн бас нөгөө л дижитал эдийн засгийн одоо илүү одоо орчин үеийн технологи суурилсан аж үйлдвэрийг дэмжих талаас нь ч гэсэн аж ахуйн нэгжүүдийг энэ ажлын байр бий болгох талаас нь бол дэмжих ийм одоо өнцгийг бол гаргаж ирж байгаа. За түүнчлэн бас нэг одоо чухал хүчин зүйл нь бол энэ цалингийн доод хэмжээг ялангуяа энэ хотын одоо бүс нутагт бол нэмэгдүүлэх одоо зорилтыг бол дэвшүүлээд байгаа. За түүнчлэн одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд одоо цалин нэмэгдүүлэхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд ч гэсэн одоо бизнес эрхлэх таатай орчныг нь дэмжих ийм бодлогын зорилтуудыг дэвшүүлж байгаа. За түүнчлэн за түрүүн одоо бас одоо танилцуулгын ихэнд хэлжсэн өмнөх жилүүдэд Хятадын одоо засгийн газрын зүгээс илүү одоо энэ нөгөө барилга одоо өсрэлтийн ажлууд гэдэг ч юм уу үйл хөдлөх хөрөнгийн салбарт нэлээд одоо ач холбогдол өгж одоо дэмжиж төрөөс дэмждэг байсан. За энэ дэмжлэгийн одоо ач холбогдлын түвшин харьцангуй буурж орж ирж байгаа ч гэсэн ерөнхийдөө одоо өрхүүдийн энэ хөрөнгийн үнэлгээг дээшлүүлэх одоо талаас нь үйл хөдлөх хөрөнгийн үнийн хэлбэлцлийг харьцангуй тогтвортой өндөр түвшинд нь хадгалах талаас энэ хөрөнгийн үнэлгээ талаас нь илүү одоо ач холбогдол өгөх ийм одоо бодлогын шилжилтийг бол одоо дэвшүүлээд байгаа. За одоо хэрэглээний одоо дотоодын хэрэглээ бүтээгдэхүүн одоо энэ илүү эрэлт талаас нь дэмжихийн хэрээр мэдээж одоо бүтээгдэхүүн үйлчлэгийн өөрөө сайн чанартай байх юм бол тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо сонирхох одоо хандлага иргэдийн зүгээс бас нэмэгдэх одоо боломж бүрдэнэ. Тийм учраас энэ одоо орчин үеийн технологиг ашигласан бүтээгдэхүүн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь өөрөө эргээд чанартай сайн бүтээгдэхүүн үйлчлэгийг одоо иргэдтэй одоо бий болгох, нийлүүлэх юм боломжийг бүрдүүлнэ гэж тайлбарлаж байгаа. За тэгээд түүнчлэн одоо энэ соёл, спорт, аялал жуулчлал гэх мэт одоо үйлчлэгээний бүхэл салбарт бас энэ илүү сайн чанартай, илүү одоо иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үйц одоо үйлчлэгээнүүдийг санал болгох талаас нь одоо төрөөс бас дэмжнэ гэж үзэж байгаа нь маш сонирхолтой юм зорилт болж байгаа гэсэн үг. За дээрэс нь одоо цахилгаан автомашин гэдэг ч юм уу тийм одоо энэ орчин үеийн технологиг илүү ашигласан бүтээгдэхүүн үйлчлэг нь иргэдийн одоо сэтгэл ханамжтай таатайгаар одоо хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг нь бүрдүүлнэ гэж үзэж байгаамаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За дараагийн бас нэг чухал зорилт бол за зах зээл нэвтрэх боломжийг тэлж гадаад хөрөнгө оруулалтуудыг татах гэсэн нэг зорилт байгаа тийм. Тэгэхээр энэ зорилтын хүрээнд яг өмнө нь ямар байсан тухай одоо чухал ойлголтуудыг авч үзэх юм бол за Хятад улсын хувьд гэх юм бол мэдээж гадаад хөрөнгө оруулалтуудын хуулийг бол нэлийн одоо энэ 5 жилдээ сайжруулж байгаа юм процесс явж байгаа гэж хэлж болно. За өмнө нь бол яг
гадаад хөрөнгө оруулалтуудыг бүрэн хоригдсан салбарууд бол байсан. Тэгэхээр тухайн салбарууд бол одоо харилцаа холбоо, интернет болон боловсрол, эрүүл мэндийн салбаруудад бол гадаад хөрөнгө оруулалтыг төдийлөн дэмждэггүй байсан юм дур зурагтай. За тэгвэл энэ эх 5 жилийн хувьд гэх юм бол за гадаад аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулах, за хөрөнгө оруулах боломжийг бол илүү нээлттэй болгоно. За тэгээд цаашлаад одоо жишээ нь бүрэн гадаад одоо эзэмшилтэй эмнэлэг ажиллахыг ч гэсэн хориглодог байсан хуулигаа ер нь бол хязгаарлалтыг нь сулруулах байдлаар арга хэмжээ авна гэсэн ийм дүр зураг ажиглагдаж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа энэ маань өөрөө одоо гадаадаас орж ирж байгаа одоо аж ахуй нэгж болон зах зээлийг илүү нээлттэй болгох бодлогыг бол эх 5 жил бас одоо чухлаар авч үзэж ингэж хэлж болж байгаа. За нөгөө талдаа бас одоо гадаадаас орж ирж байгаа оршин суугчдын хувьд бол виз олгох, за оршин суух бодлогын зохицуултыг бас сайжруулна. За дата хувийн мэдээллийг хамгаалах хуульд үндэслэн дата экспорт хийх орчныг сайжруулах гэсэн зорилт бол багтж байгаа. Тэгэхээр мэдээж хятад улсын хувьд гэх юм бол датандаа маш одоо нууцлагдмал одоо шин чанартай байдаг те хүмүүсийн хувийнхаа мэдээллийг бол ер нь л задруулахгүй за тэгээ мэдээж датаны хувьд ч одоо тийм хаагдмал одоо нөхцөлтэй байдаг. Тэгэнгүүт нөгөө талдаа хувийн мэдээллийг хамгаалах хуульд үндэслэж байгаа ч гэсэн дата экспорт их орчныг бас сайжруулах бодлого бол үүнд яригдж байна. За нөгөө талдаа гадаад хөрөнгө оруулалтын хуульд үндэслэн ер нь л хууль эрхцээ орчныгоо илүү гадаадаас орж ирж байгаа хүмүүст нээлттэй болгоно гэсэн зорилт бол орж ирж байна гэж хэлж болж байгаа. За дараагийн бас нэгэн чухал зорилт бол ногоон шилжилтийг ярьж байгаа. Мэдээж ногоон шилжилтийн одоо үндсэн зорилтууд бол маш олон жилийн хугацаанд бол яригдж байгаа ч гэсэн за яг энэ дурдсан одоо тооныг нь авч үзэх юм бол за нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох нүүрс хүчлэнхийн ялгаруулалтыг 17%-аар бууруулна гэсэн байна. Тэгэхээр мэдээж энэ маань өөрөө ер нь л жилд ойролцоогоор гэж авч үзэх юм бол 5 жилийн хугацаанд 2030 он хүртэл нэг одоо нүүрс хүчлэнхийн ялгаруулалт маань өөрөө жилд ойролцоогоор 3.6 орчим хувиар бол буурах юм үндсэн төсөөлөл бол байгаа гэж хэлж болно. За тэгэхээр мэдээж өмнөх жилүүдэд бол хүлэмжийн ялгарлыг бууруулах зорилт бол энэ чухал байсан ч гэсэн за одоогоор л геополитикийн хурцтмал нөхцөл байдлаас шалтгаалж түүхийн эдийн зах зээл бол маш савлгаатай байгаа. Тэгэхээр нэг талдаа одоо сэргээгдэх эрчим хүчийг цаашид өргөжүүлэх хэдий ч гэсэн 2028 он хүртэл одоо жишээ нь нүүрсний хэрэглээг бол өргөлжлүүлнэ те нүүрсний хэрэглээг бол өргөжлүүлэн нэмэгдүүлэх юм зорилтууд бол багцсан хിവэр байгаа гэж хэлж болно. Тэгэхээр нэг талдаа одоо яг нүүрсний хэрэглээг 2028 он буюу ирэх 3 жилийн хугацаанд одоо нэмэгдүүлнэ гэсэн зорилт нь Монгол улсын хувьд бол эргээр нөлөөлж байгаа юм дүр зураг харагдаж байгаа. За тэгэхээр одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөтэй уялдуулан за эдийн засаг хөгжлийн яамнаас бол Монгол улсын нүүрсний төлөвийг 2028 он хүртэл бол танилцуулсан байгаа. Тэгэхээр мэдээж 2028 он хүртэл бол одоогийн түвшнөөс нэг одоо 17 сая орчим тооноор баяжуулсан коксчих нүүрсийг өнгөрсөн жилтэй харьцуулахад бол нэмэгдүүлнэ гэсэн тоо байна. Тэгэхээр одоо 26 онд бол 90 сая нүүрс тэгээд 27 28 он 5 саяар бол одоо нэмэгдүүлэх байдлаар одоо нүүрсний экспортын түвшин ер нь л тогтвортой байна гэж бол харж байгаа. Тэгэхээр одоо үнийн хувьд гэх юм бол мэдээж үнийн хувьд түрүү ярьсанчлан дотоод эрэлт сул нийлүүл одоо үйлдвэрлэлийн дотоод олборлолт нь одоо уул уурхайн салбарын хувьд ч гэсэн өндөр байгаа тохиолдолд бол одоо манайх жишээ нь бит хэмжээнийхээ хувьд нүүрсээ өндөр хэмжээнд экспортлж болох ч гэсэн үнийн хувьд бол ямар ч одоо үнийг одоо өсгөх хэмжээнд бол зах зээл дээр үнийн одоо өөрчлөлт хийх бол бас боломжгүй. Тэгэхээр 2024 6 онд бол коксчих нүүрсний үн бол 70 орчим хувьтай. Гэхдээ ирэх 3 жилд бол одоо бит хэмжээний хувьд бол өсөх тийм гол хүлээлт байна гэж харж болж байгаа. Тэгвэл ерөнхийдөө одоо Хятад улсын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд одоо онцолж хэлж болох одоо зорилтуудыг сая ерөнхийдөө дурдлаа. Тэгэхээр мэдээж энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг маань өөрөө Хятадын одоо бүх ардын их хурлаар бол шийдэгдэж батлагддаг. Тэгэхээр одоо 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан тус одоо төлөвлөгөөнөөс гадна яг ардын их хурлаар яг онцолж хэлсэн бусад одоо онцлог зүйлүүд юу байсан бэ гэдгийг бас нэмэлтээр одоо авч үзэх нь одоо зүйтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Ши Жинпин буюу Хятадын одоо удирдагчийн хүрээнд бол илэрхийлж байгаа байр суурь, онцлог байр суурь юу байсан бэ гэдгийг олон улсын шинжээчд хэлэхдээ за нэгдүгээрт бол энэ олон улсын инх тайвны одоо ер нь бол олон улсад инх тайвныг урайлах ийм хандлагыг бол илэрхийлж байна гэж үзэж байгаа. Ерөнхийдөө одоо энэ сүүлийн саруудад ялангуяа энэ Америкийн нэгдсэн улсаас Венесуэл одоо сүүлийн саруудад энэ Иран, Иракийн одоо бүс нутагт хийж байгаа Ормозын хоолойг тойрсон асуудлууд за дээрэс нь одоо сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа Оросын холбооны улсын Украин руу дайрж байгаа дайралтууд гэх мэт ерөнхийдөө энэ олон улсын энэ дайм мөрөлдөөнд
сүүлийн энэ он жилүүдэд бол энэ илүү инх тайванч байдлыг одоо уриалсан ийм байр суурийг бол илэрхийлж байгаанаас нэг онцлог байсан гэж үзэж байна. За түүнчлэн хэдийгээр одоо энэ олон улсад нөхцөл байдал ийм байгаа ч гэсэн Хятад улс өөрөө энэ Азийн бүс нутагтай энэ илүү одоо улс орнууд хоорондоо хамтарч интеграцчлах ийм одоо боломж бололцоог хайх ийм одоо байр суурьтай байгааг илэрхийлж байгаа. За хэдийгээр одоо улс орнууд хооронд одоо Азийн улсууд хоорондоо хамтрах одоо бүс ба зам одоо хөтөлбөрийн хүрээнд ч гэсэн энэ дэд бүтцийн болоод бусад одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ энэ нас нөгөө талаасаа одоо Япон болон Тайваны хооронд үүсэж байгаа асуудал дээр бас нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа гэдэг байр суурийг бол олон улсын шинжээчд онцолж хэлээд байгаа. За тухайлх юм бол тус одоо ардын хурлаар үндэсний эв нэгдлийг дэмжих хуулийг бас онцолж одоо дурдж ярьсан. За ерөнхийдөө Хятад улс нь өөрөө 56 одоо ястан үндэснээс бүрддэг ийм улс байгаа. Түүний 55 нь бол бага ястан үндэстэн гэж үзэж байгаа учраас эдгээр одоо үндэстэн хоорондын одоо эв нэгдэлтэй байдлыг маш чухалчилж авч үзэж байгаа гэдгийг бол онцолсон. За энэ нь бол нөгөө талаасаа бас олон улсын зүгээс энэ Тайваны одоо асуудлыг тойрсон одоо асуудал дээр илүү одоо Тайванд бол ер нь бол Хятадын нэг хэсэг юм а. Тийм учраас энэ Япон одоо хөндлөнгөөс оролцох шаардлагагүй шүү гэдэг энэ бас нэг одоо чухал мессежийг өгөөд байна уу гэсэн одоо байр суурийг бол илэрхийлж байгаа. За ерөнхийдөө одоо энэ одоо ардын хурлаас дэвшүүлсэн тус олон улсад хандж байгаа байр суурь болоод одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө гэдэг одоо энэ үндсэн одоо чухал одоо бодлогын баримт бичгийг баталсан нь бол цаашдаа олон улсын болоод ерөнхийдөө Монгол улсад ч гэсэн одоо нөлөөлж болох үзэм одоо чухал арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. За тэгвэл энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд тусгасан эдгээр хүчин зүйлс нь ер нь Монгол улсад ер нь яг яаж нөлөөлөх юм бэ? Монгол улсын эдийн засгт нөлөөлж болох үз одоо зорилтууд нь юу байсан бэ гэдгийг бол товч авч үзье. За түрүүн одоо бит хоёрын одоо танилцуулсанчлан эдийн засгийн өсөлт нь өөрөө өмнө нь одоо 5-аас дээш хувиар ерөнхийдөө өндөр өсөлтийг үзүүлдэг байсан бол одоо эх 5 жилүүдэд 4.5-аас 5% гэд ерөнхийдөө өсөлтийн хувиа бол бууруулах шийдвэрийг гаргаад байгаа. За энэ нь бол ерөнхийдөө тоон үзүүлэлтийн хувьд бол гадаад эрэлт ерөнхийдөө саарах хандлагыг бол Монгол улсад бол одоо үзүүлж байна гэж хэлж болно. Тэгэхээр одоо гадаад эрэлт муудна гэдэг маань өөрөө манай эдийн засгийн зүгээс бол мэдээж одоо Хятадын эдийн засгээс маш өндөр хамааралтай байдаг манай улсын хувьд бол энэ магадгүй одоо нүүрсний экспорт гэдэг ч юм уу бусад одоо түгээдээ экспорт талаасаа эрэлт саарах түүнийг дагаад уулуурхаан өсөлтийг дагсан одоо эдийн засгийн одоо удаашрал бий болох одоо болгоомжлыг бол төрүүлж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа энэ эрхчлүүдтэй бол энэ нүүрсний хэрэглээг бол төдийлөн огцон бууруулахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн нөөрөө бид нар одоо сая манай цацралын хэлсэнчлэн нүүрсний экспортоо бол одоо төлөвлөсөн хэмжээндээ доктортой гаргаад ах боломжтой гэсэн одоо дүр зургийг бол харуулж байна. За түүнчлэн одоо бүс нутгийн интеграцчлалын хувьд за Хятад улс маань өөрөө бас энэ босоо болон хэвтээд тэнхлэгийн шинэ одоо төмөр замын одоо сүлжээг байгуулах бусад одоо байдлаар энэ одоо өртгийн сүлжээг сайжруулах одоо зорилтыг дэвшүүлээд байгаа нь өөрөө манай улсад бас энэ тээвэрлэлтийн зардал талаасаа эерэг одоо үзүүлэлтийг үзүүлэх боломжтой гэж харж байна. За түүнчлэн одоо дунд болон урт хугацаанд тийм одоо энэ орчин үеийн технологид суурилсан илүү одоо сайжруулсан одоо аж үйлдвэрчлэлт шилжих нь өөрөө нэгдүгээрт нь зис болон бусад одоо энэ газрын ховор элементүүд гэж нэрлэгдэж байгаа бусад энэ түүхийдүүдийн эрэлтийг дунд одоо болон урт хугацаанд нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа. Тэгэхээр манай улс бол энэ дунд хугацаанд урт хугацаанд зис болон бусад одоо энэ газрын ховор элементүүдийг олборлож экспортлох боломжийг одоо гаргаж ирэх юм бол биднэрт бас энэ гадаад худалдаа гадаад эрэлт талаасаа боломжийг олгохын нөхцөл бүрдэж байна гэж харж байгаа. За тэгэхээр ер нь бол одоо түрүүн танилцуулгынхаа хүрээнд товчхон дүгнээд авч үзэх юм бол тий. За Хятад улс бол яг гол дөрвөн бас зорилт байгаа хамгийн чухал нь болоод ирэнгүүт за эдийн засгийн өсөлтийг тоон тулгууж буй чанарын хөгжлийн өсөлтийг бол чухалчлана гэсэн гол зорилт явж байгаа. За нөгөө талдаа ногоон шилжилтийн зорилт за бүс нутгийн интеракцлэл болон аж үйлдвэрийн хөгжил гэсэн зорилтууд бол яригдж байгаа. За харин Монгол улсын хувьд гэх юм бол за гаачл болон даваа жаргал нарын одоо судалгаа байдаг тий. Хятад улсын эдийн засгийн өсөлт өөрөө 1.1% өөрчлөгдөх нь Монгол улсын бодит дотоодын бүтээгдэхүүний өөрчлөлтөд одоо 0.51% одоо бууруулах болон нэмэгдүүлэх тийм нөлөөг үзүүлдэг гэсэн одоо гол статистик бол байдаг. Тэгэхээр одоо энүүгээс авч үзэх юм бол за Хятад улсын эдийн засгийн өсөлт за 2025 онд 5% байж байгаад 2026 онд 4.5% болж хэрвээ буурах тохиолдолд 0.51%-аар буурахад за Монгол улсын эдийн засгийн өсөлт 0.25
15% чуурал сарах нөлөө бол байдаг. Тэгэхээр одоо эдгээр зарилтууд буюу эх 5 жилийн төлөвлөгөө нөрөө манай Монгол улсын эдийн засгийг өсөх үү, аль эсвэл бууруулах уу гэдэгт бас нэн чухал нөлөөтэй гэдгийг бол бид нар бол танилцууллаа. За тэгээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.